Цагаан үр сумын үүр багийн сайлчин Галсан жимцийн мөнх дэлгэр. Галсан жимц цогтой мөнх дэлгэр нь 1957 онд Хүсгэл аймгийн Цагаан үр сумын үүр багийн нутаг Бургалтай хэмээх газар төрсөн. 1974 онд 17 настай дан илгээлт авч үүр багийн ар булангийн фермийн сайлч нар томилогдсон хөдөлмөрийн гараагаан эхлүүлснээс хойш хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 52 жил үр бүтээлтэй ажилласан Ахмад сайлчин юм. 1974-өөс 1987 оны 5 жилийн төлөвлөгөөг биелүүлж 7, 8, 9-р 5 жилийн гавшгайч цол тэмдгээр шагнагдаж 1984 онд мянгат сайлчин болсон. 1984-өөс 1988 онуудад үнэ бүрээс жил бүр 1000 литрээс дээш сүү сааж 5 жил дараалан тогтвортой өндөр амжилтаа хадгалсан нь түүний хөдөлмөрийн оргил үе байлаа. 1990 оноос хойш хувьчлалын тогтолцоонд шилжиж, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөгжүүлж, жилд дунджаар 12 тонн сүү цагаан эдээ боловсруулан, өрхийн хэрэгцээ болон зах зээлд тогтмол нийлүүлж ирсэн амжилтаараа Монгол улсын аврах сайлчин цол хүртээд байна.